адуус амьтдын хайр сэтгэл, сексийн харилцааг судалдаг шинжлэх ухааныг зоопилия гэдэг бөгөөд энэ талаар Германы сэтгэл мэдрэлийн эмч Ричард фон Крафтебен судалж байсан юм. Америк нэгдсэн улсын амьтан судлаач Альфред Кенсигийн тэмдэглэснээр эрчүүдийн 8%, харин эмэгтэйчүүдийн 3.6% нь амьтантай хайр сэтгэл, сексийн харилцаанд ордог бөгөөд тэдний 40-50% нь фермийн ойролцоо амьдардаг гэдгийг тогтоожээ. Өдгөө дэлхий дээр энэ төрлийн маш олон хачирхалтай явдал гарснаас нийтэд мэдэгдсэн доорх тохиолдлуудыг хүргэе. Ирланд улсад гүүтээ гэрэлсэн хаан. Ирландын зарим нутагт хаадууд мэргэн зүнчийн айлдвараар амьтдтай гэр бүл болох тохиолдол эрт цагт цөөнгүй байжээ. Төлөгч нар гүүг охин тэнгэр гэж үздэг бөгөөд хаад нь их нутгаасаа сонгогдсон охин тэнгэртэй гэрлэх учиртай байдаг юм байна. Ингээд Ирландын Данигол мужийн хаан зүнчийн сонгосон гүүтээ гэрлэж байсан түүхтэй аж. Израиль улсад дэлфинтэй гэрэлсэн эмэгтэй. Лондонд амьдардаг еврей гаралтай саятан эмэгтэй дэлхийн хамгийн өхөөрдөн бас ухаантай амьтдын нэг дэлфинтэй гэрэлсэн явдал 2006 онд гарчээ. Тэр эмэгтэйг Шерон Тендлер гэдэг бөгөөд Синди нэртэй дэлфинийг харсан цагаасаа хойш татагдж байнга Израиль руу нисэх болж. Ингээд 14 жилийн дараа Синдигийн сургагчаар нь дамжуулж гэрлэх санал тавьснаар Израилийн Эйлат хотод гэр бүл болжээ. Синдийн эмэгтэй нэр боловч дэлфин эр хүйстэй байсан юм. Харамсалтай нь дэлфин гэрэлснээсээ хойш удсан ч үгүй өтөлж нас барсан ажээ. Энэтхэг улсын могоотой гэрэлсэн эмэгтэй. 2006 оны 6 дугаар сард Орисагаас гаралтай нэгэн эмэгтэй хүн өвчнөөс нь гэтлэгсэн могоотойгоо хурмилжээ. Бүсгүй хийснээр могоо ба сэтгэлийн нандин холбоог нь өөрөөс нь өөр хинч мэдрэхгүй. Тэрээр нэг хэсэг хүн өвчтэй явжээ. Өвчнөөсөө илааршихын тулд могоонд сүү өвч сүсгэлснээр хайр дурлалын харилцаатай ч болж өвчнөө ч идэгсэн юм. Тэдний хормын яслад 2000 гаруй зочин ирсэн гин. Герман улсад өөрийн мууртайгаа гэрэлсэн эр. Германы шударч Уве Митшерлих 10 жил амьдарсан Сесилия гэдэг мууртайгаа гэрэлжээ. Астм өвчнөөр шаналж байгаа муурандаа нас үлдээгүйг мэдсэн тэрээр 2010 онд гэрэлсэн юм. Германд амьтантай гэрлэхийг хуулиар зөвшөөрөөгүй байдаг учраас гэрлэлтийг нь батлах гэрчийг хөлсөх хэрэгтэй болсон нь жүжигчин Кристиан Мария Лори байв. Өвөө жүжигчинд 300 еврогийн хөлс төлсөн бөгөөд эхэндээ түүнийг тоглоод байна гэж ботсон ч мөрөөдлийг нь биелүүлсэндээ баяртай байсан юм. Сонирхуулахад нэрт дизайнер Карл Лагерфельд хэрвээ амьтантай гэрлэх явдлыг хуулиар зөвшөөрдөг болчихвол хайртай мууртайгаа гэрлэхийг хүсдэг тухайга нэгэн ярилцлагандаа өгүүлжээ. Энэтхэг улсад нохоотой гэрэлсэн охин. Энэ явдал 2009 оны 12 дугаар сард Энэтхэгийн зүүн бүсийн нэгэн тосгонд болсон юм. Энэтхийн тосгодод хүүхдийг бага ахуйд нь амьтдтай гэрлүүлэх нь тухайн хүүхдийн амь насыг зэрлэг адгуусын дайралтанд хүртгээс хамгаалахын сацуу ирээдүйн амьдралд нь амар хамгааланг даллах шидтэй гэж итгэдэг бөгөөд энэ ч утгаараа бяцхан охиныг нохоотой гэрлүүлж орхижээ. Ирээдүйд охин хүнтэй гэрлэх боломжтой байгаа энэ тохиолдолд нохоотой гэрлүүлсэн гэрлэлтэд цуцуулахгүйгээр дахин гэр бүл болох ёстой аж. Австрали улсад өөрийнх нь нохоотой гэрэлсэн эр. Амьтдтай гэр бүл болсон тохиолдлуудын олонх нь шийтгэл хэлбэрээр үйлдэгдсэн байдаг бол энэ тохиолдол нь хүн ба нохойн үнэнч хайрын сэтгэл, үе цагийн нөхөрлөөс улбалсан жинхэнэ гэрлэлт юм. Жакуса гэдэг 20 настай залуу өөрийн 5 настай лабрадор үйлдвэрийн нохоотойгоо 2010 онд гэрлэжээ. Нохог хааны гэдэг бөгөөд тэдний гэрлэх явцад найз нөхд нь оролцсон юм. Гүсо сэтгүүлчдэд хэлэхдээ энэ бол үнэхээр хөвгөлтэй бас дурсамжтай сайхан үйл явдал байлаа. Амьтдад сэтгэлээсээ ханддагч гэсэн начиг гэрлэх дээрээ тулах хүн энэ дэлхийд ховор шүү гэжээ. Судан улсад амьдардаг Ямата гэрэлсэн эр. Хөршийнхөө Яматай хурцж байгаад баригдсан судан эрийг Чарльз Томбе гэдэг. Тэрээр Роуз нэртэй Яматай хурцж байгаад баригдсан бөгөөд нутгийн зөвлөлийн энэ хэргийг хэлэлцээд Чарльзыг хөршийнхөндөө 75 $, тэнцэх хэмжээний мөнгө өгөх, эсвэл Яматайгаа гэрлэх болцлыг тулгажээ. Ингээд тэрээр 2006 оны 2 дугаар сард өмнөх Яматайгаа гэрлсэн юм. Америк нэгдсэн улсад одоо мартагаа гэрлсэн эр. Jerry Shaw нэвтрүүлгийн I Married a Horse нэртэй 1998 оны дугаар үзэгчдийг ихээхэн цочирдуулжээ. Учир нь Марк Мичелс гэдэг эр Texas нэртэй одоо мартагаа гэр бүл болсон юм.
тэрбээр одоо мартагаа 10 гаруй жил хайр сэтгэлийн болон сексийн харилцаатай байсан байна. Индонез улсад үнэтэй гэрэлсэн хүү 2010 онд 18 настай байсан Гура Алит гэгч өшийнхөө үнэтэй хорьцож байгаад баригджээ. Тэрээр үнэ нь хит тачаангүй харагдсанаас л ийм зүйл болсныг онцлсан бөгөөд тасганыхан хүүг үнэтэйгээ гэрлэхийг тулган шаардсны улмаас гэмээс хариулж гэрэлсэн гин. Ингээд ёслолыг тасганы олон зуун иргэдийн өмнө үйлдсэн байдаг ч удалгүй хөрхий хүү үнэтэйгээ далайд чивж нас баржээ. Нутгийнхын энэ явдлаар амьтантай үлддэг хүний зүй бас үйлдэлийн бузар ариллаа гэж үзсэн юм.